Өнгөрсөн оны 10 дугаар сараас импортын автомашины улсын дугаар олголт бүртгэлийг авто худалдааны цогцлборд хийж эхэлсэн. Ингэснээр дааг хүрээ захаас импортын машин худалдаж авсан иргэд заавал 22-ын товчооны авто худалдааны цогцлбор руу явж цаг мөнгөө барж байна гэж Эко автомашин импортлагчдын холбооноос мэдэгдлээ. Түнчлэн тэг километрийн заалттай шинэ автомашины бүртгэлийг Баянзүрхийн автотээврийн үндэсний төвд хуучин автомашины дугаар садах үйлчилгээг хот доторх 5 цагт хийж байгаа хэрнээ дундаж орлоготой иргэдэн худалдаж авдаг импортын автомашины бүртгэлийг хотоос гадна хийж байгаа нь шудраг бос явдал юм а гэж тэд үзэж байна. 22 авто худалдааны төвийг Эко автомашин импортлагчдын холбооны зүгээс эсэргүүцэж байгаа юм бол байхгүй. Тэгвэл тийшээ дэд үтс нь одоогоор алга байна. Автобусаараа явж байгаа юм алга. Маш хол газар. Машин авсан хүмүүс чинь машин унаагүй л байдаг. Тийм ээ? Тэгээд тийшээ очиж одоо тэр нэг бичвэрэмтийн даан хүрээцгээс магадгүй одоо машин худалдаад авлаа гэхэд тэр 22 авто үйлчлэгээний төвөөс чинь бичвэрэмтээ шилжүүлэх гэж одоо маш их юм чирэгдэл хүндрэл учраад байгаа. Энийг л болооч ийм одоо тэгш бус үйл ажиллагаа явуулаад байгаа энэ төрийн үйлчлэгээний газрууд маань энийг бас анхаарч үзээч гэдэг л ийм л одоо зорилготой энэ хэвлэлийн хурлыг хийж байгаамаа. Даан хүрээ худалдааныхаа төвд бол бид маш олон удаа хүсэл тавьсан. 9 сараас хойш өнгөрсөн 6-7 сарын дотор бол та нарын худалдааны үйлчлэгээг нэг цэгийн болгооч. Энэ импортын машиныхаа бүртгэл дугаарыг наашин шилжүүлж өгөөч гэж олон дахин хүсэл тавьсны дагуу та хүрээ худалдааны төвийн захиргаанаас маань бол бидэнд бол яам болон харьяалах агентлагуудад бол бид олон дахин хүсэлтэй тавьсан. Та бүхэн өөрсдөө энийгээ бас одоо ингээд уламжлах ёстой гэдэг хариуг тавьсан. За зөвхөн дааг хүрээ захаас өдөртөл 100 гаруй иргэд импортын автомашин худалдан авч бүртгэл хийх шаардлагатай болдог гэж тэд тайлбарлаж байна. За тиймээс импортын автомашины бүртгэлийг хуучнаар нь хотын зүүн баруун хэсэгт олгодог байх 600 гаруй хүний хүсэлтийг гарын үсгтэй хамт зам тээвэр хөгжлийн яам болон автотээврийн үндэсний төвд хургуулж байгаа гэлээ.